기도합시다. 거룩하신 하나님, 은혜와 사랑을 감사드립니다. 아리у эцэг бурхан минь ээ, таны ивэл нэгүсэл талархаж байна. 사랑하는 우리 몽골의 학우들을 하나님께서 축복해 주시고 도와주시옵소서. Хайртай Монгол оюутнуудыг та ерөн ажиллаач. 살아계신 하나님께서 하나님의 능력으로 저희 모두를 지켜주시고 또 이 일을 잘 감당할 수 있도록 힘을 주시옵소서. Амьд оршигч бурхан минь таны энэ ажлыг авч явахын тулд та хүчийг өгөөч. 이 시간에도 하나님 영광을 받아주시고 예수님의 이름으로 기도드립니다. Энэ цаг мөчид тавхтай алдрыг хүлээн аваач. Есүсийн нэрээр залбирлаа. 아멘. 아멘. 네, 오늘은 역대상 15장입니다. За өнөөдөр Шаштрын дэд 15 дахь бүлэг. 네, 15장은 미갈이에요. 미갈. За 15 дахь бүлэг дээр Мигаэл 미갈. 다윗의 사울의 딸인 미갈. Саулын охин Михаил гарч байгаа. 1절부터 1절부터 10절까지 좀 읽어 주시겠어요? 1-ээс 10 дахь эшлэл хүртэл уншаад өгөөч. 네, 잉크바이러 씨 좀 읽어 주세요. Их хоёр хичээ уншаад өгөөч. За. Давид өөртөө зориулан Давидын хотод өргөөнүүд бариулав. Бас тэрээр Бурхны авдарт зориулан газар бэлтгэж түүнд асар босгов. Тэгээд Давид Бурхны авдрыг левичүүдээс өөр хинч өргөн зөөж болохгүй. Учир нь Бурхны авдрыг зөөлгөж өөртөө үрд мөнхөд үйлчлүүлэхээр эзэн тэднийг сонгосон билээ гэв. Давид өөрийн бэлтгэсэн газарт эзний авдрыг авчруулахаар бүх Израилийг Иерусалимд цуглуулав. Аароны хөвгүүд болон левичүүдийг Давид хамтдан цуглуулжээ. Кохатын хөвгүүдээс захирагч Уриэл болон түүний ах дүүс болох 120 хүн, Мерарын хөвгүүдээс захирагч Асия болон түүний ах дүүс болох 220 хүн, Гершомын хөвгүүдээс захирагч Йоол болон түүний ах дүүс болох 130 хүн, Элизафаны хөвгүүдээс захирагч Шемия болон түүний ах дүүс болох 200 хүн, Хеброны хөвгүүдээс захирагч Жилиэл болох түүний ах дүүс болох 80 хүн, Узелийн хөвгүүдээс захирагч Аминадаб болон түүний ах дүүс болох 112 хүн байв. 네, 감사합니다. 다윗이 이제 하나님의 괴를 가져오기로 결심을 하게 됩니다. Давид Бурхны авдрыг дахиж эргүүлж авчрахаар шийдсэн. 16장 1절과 3절에서 이제 하나님의 괴를 다윗성으로 가져오는데요. 16-гийн 1-3 дахь эшлэлүүдээр Давидын өргөөрөө эзний авдрыг буцааж авчирдаг байгаа. 2절에서 말씀하셨죠? 2 дээр хэлж байгаа. 레위 사람들 외에는 아무도 하나님의 괴를 맬 수 없다. Бурхны авдрыг левичүүдээс өөр хинч өргөн зөөж болохгүй. 민수기 5장 14절에 있는 말씀이죠. Тоолго 15-ийн 4 дээр гардаг энэ ишлэл. 민수기 5장 14절. Тоолго 5-ийн 14 дээр гардаг юм байна шүү. 5-ийн 14. 우리 남재만 씨 몸이 안 좋으세요? 네, 누워서 듣고 계세요. 뭐 코로나 때문에 그런가요? 아니요, 허리가 두 군데인가 세 군데
부러졌대요. 왜? 이게 넘어지셨나 봐요. 근데 그걸 모르고 그냥 계속 생활을 하셨었는데 계속 허리가 아프시니까 가서 엑스레이 찍어보니까 이게 부러진 게 다 보였나 봐요. 저런. 남재만 씨, 기도하겠습니다. 남칠막 씨 залбирая гинэ. залбирх болно гинэ. 민수기 5장 14절에 지난 시간에 하나님께서 레위 지파 고아 자손들이 이 어깨에다 매야 된다고 말씀하셨죠. 인터넷이 끊어지네요, 목사님. 응? 아예 인터넷이? 멈췄어요, 이제. 그래요? 화면이 멈췄어요. 인터넷이 불안정하다고 뜨는구나. 아예 화면이 안 떠요. 잠깐만 기다리세요. 네. За түрүүлж аваарай гэж. Пастрын интернет нь жоохон болохгүй байгаа тах шүү. Тэгээ одоо бичлэг хийгээд байхаар Энэ нөгөө дундаас нь таслаад нийлүүлээ яач тийм бэл. Намжлагч яаж юм бэ? Яаж намжлагч? флоч ордсон уу? Ороод ирсэн байна. Тийм шүү дээ. Чинь гайгүй хэвтрийнхаа дэглэмийг барай л байж. Ийм болж байгаа юм уу? Ууж байгаа 10 хэдийн юм ууж. Хортлог болчихсон. Харин тийм ээ бас дотор муухай оргоологч өдрөөс Хортлог молдлоо тайлж уухгүй тэгж олоо юм гинтэн. яах вэ? Зүрхэн тэгэхээр зүрхний юм гэсэн чинь 6 юм. Хотоодны юм гэсэн чинь 4 юм. Нөгөө юуны нурууны юм гэсэн чинь бас 4 юм. Тэгээ даралтны юм гэл. Даралтсан сайн буухгүй байна. Хариулт яах юм? Тийм үү. Одоо тариамаар нөгөө хотоодны эсрэг болчихно гэ тариамаар хийхгүй л юм шүү дээ. Болооч яах юм? Хоолой яахан гайгүй шүү. Хэдэн парчгнаа сонир болоод исэн гайгүй. Яван данаад имэж цөлөхгүй. Харин Энэ олон антибиотик ууж байгаа юм чинь антибиотикны эсрэг нэг юм өгөөч гэж хэл. Тэгэхээр эмчнэр бихэд өгөн тий. Тэгвэл одоо наад нөгөө юу лээ? Мөөгөн зэрэг үстэй гэсэн шүү дээ. тийм би харин бүр энэс Гинекс үгтэй нь дамжлагч. Яа, доктор эмчнэр Гинекс гэдэг харин тэрийг одоо антибиотик уухаар гидс дотор юунд уулгаад байна. тийм юм өгөөг. Линексч яг ба тэр нөгөө гидс дотортой холбоотой зүгээр та эмчтэй би энэ олон антибиотикны эсрэг эм авъя гэж хэл. Тэгэхээр угаасаа эмчнэр өгчт нэг л уудын угаасаа тэрийг. Тэр нэг уудагаас улирал дуудаг гэдэг янз бүр байгаа. Тэрнээс нэгийг өвчээд өгөөч, эгчээдээ нэг өгчөөч гэж хэл. Энэ антибиотикны чи үг яг даахгүй шүү гэнэ. Тэгэхээр өгч нь аян да. Тэгээл Таймер им уудаг байсан биш. Харин Тийм баах юм уу? Одоо зөндөөл юм уугаад. Юу тамиртчих үү нэг. Тэгвч та чинь ийм баг эмч үлээ, сурлагч үлээ? юу? Тийм. Зөвлөгч Сурлагч тий. Өглөөч хүмүүжүүлэгчтэй тийм Ямар гоё юм бэ? За баярлалаа. 그러면 다시 시작할까요? За дахиад эхлэе. 저희 인터넷을 같이 여럿이 지금 쓰고 있어가지고 지금 안 좋은 것 같아요. Манай гэрийн интернет олуулаа хэрэглэж байгаа болохоор ингэ жоохон тасраад ах шиг байна. 그래서 이제 하나님의 교회는 레위 지파 고핫 자손들만 어깨에다가 맬 수 있는 거죠. Бурхны авдрыг Левийн удам болох Кохатын хүүхдүүд Кохатынх нь мөрөн дээр өөрж явахаар байгаа. 그래서 하나님의 교회를 어깨에다가 매기로 하고
이제 결심한 겁니다. Тэгээд тэд нар Бурхны авдрыг мөрөн дээрээ өөрөд авч явахаар шийдцгээсэн байгаа. 지난번에 그 하나님의 교회를 소가 끄는 술에다 실어서 사고가 났었잖아요. За өмнө нь Бурхны авдрыг үхэр тэрэгэн дээр ачиж явж байгаад осолдсон. 그 우사가 하나님께 죽임당했죠. Тэгээ Ууза Бурхнаар цохиулж өгсөн байгаа. 그래서 하나님의 교회를 3절에 보니까 어떤 준비된 곳으로 이제 하나님의 교회를 가져왔습니다. Тэгээ 3 дугаар ишлэгийг харуул Бурхны авдрыг тусгайлан бэлдсэн тэр газарт 예루살렘 аваачдаг. 사람들을 다 소집했습니다. Тэгээд Иерусалимын бүгдээрээ хамрагдсан байгаа. 그 제일 중요한 사람들이 이제 아론의 자손들, 레위 사람들이 중요하죠. Тэгээд тэр хүмүүс дундаас Аароны өрөөд болох левичүүд, Аароны хүүхдүүд буюу одоо левичүүдийн илүү чухал үүрэг гүйцэтгэдэг. 그리고 이제 여기 이제 5절에 고아 자손들 나오죠. За 5 дугаар ишлэлээр Кохатын хүүхдүүд гарч байгаа. 그다음에 무라리 자손, 게르손 자손, 엘리사반 자손, 헤브론 자손, 우시엘 자손 나왔습니다. За тэгээд Мерарын хүүгүүд, Гершомын хүүгүүд, Елисафаны хүүгүүд, Хевроны хүүгүүд, Узелийн хүүгүүд гэдэг ингээ гарч байгаа. 그리고 그 11절에 11절부터 15절까지 또 읽으시자고요. 11-ээс 10 네? 11절부터 15절. 11-ээс 15 дугаар ишлэл хүртэл инквэгч уншаад өгөөч. За. 11-ээс дараа нь тахилч Задок, Абитар нар болон Левчүүд болох Уриэл, Асия, Йол, Шемия, Илиэл, Аминабад нарыг Давид дуудан тэдэнд та нар бол Левчүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчд билээ. Израилийн бурхан эзний авдрыг миний түүнд зориулан бэлтгэсэн газарт авчрахын тулд өөрсдийгөө болон хамаатан садангуудаа ариусга. Эхний удаа та нар түүнийг үүрээгүйгээс болж бидний бурхан эзэн бидэнд дүрсхийн уралсан юм. Яагаад гэвэл бид зааврын дагуу түүнийг ирж хайгаагүй билээ гэж хэлв. Ингээд Израилийн бурхан эзний авдрыг авчрахын тулд тахилч нар болон левчүүд өөрсдийгөө ариусгав. Эзний үгийн дагуу Мосегийн тушааснаар левчүүдийн хөвгүүд бурханы авдрыг дамнуургаар өргөн мөрөн дээрээ үүрч явав. 네, 감사합니다. 여기 보니까 다윗이 제사장 사도, 그 제사장 아비아다를 불렀습니다. За эндээс ингээ харуул Давид тахилч Абиатар, Задок хоёрыг дуудсан. 그리고 레위 사람 우리엘, 아사야, 요엘, 스마야, 엘리엘, 암미나답을 불렀어요. Мөн Левичүүд болох Уриэл, Асая, Йоэл, Шимая, Елиэл, Аминадаб нарыг дуудсан байгаа. 너희는 레위 가문의 다 우두머리들이다. Та нар Левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчтэй. 너희 형제들이 다 너희와 너희 형제들이 몸을 성결하게 하고 하나님의 교회를 내가 마련한 곳으로 옮겨라. Тэгээ та нар өөрсдийгөө болон хамаатан садангуудаа ариусгаад эзний авдрыг аваачаар бэлтгэсэн тэр газар руу газарт аваачихын тулд өөрсдийгөө ариусгаа гэсэн байгаа. 그 하나님의 일을 하는 사람이 깨끗해야 됩니다. За Бурхны ажлыг хийдэг хүн цэвэр байх ёстой. 몸을 성결하게 해라. Тэгээ бие ариусгаа гэж байгаа. 어떻게 성결해 줄 수 있을까요?
За хэрхэн биеэ цэвэр ариун байлгах вэ? 뭐 몸을 씻으라는 건가요? Усан дор гэсэн үг юм уу? 여기서는 12절에서는 몸을 씻으라는 거예요. 깨끗하게. За энэ яг саяхан уншсан 12 дугаар ишлэл дээр бол усан доороо биеэ угаа гэсэн утгаар гарч байгаа. 지금 우리 신약 시대에 하나님의 일을 하는 사람들은 어떻게 자기를 성결하게 할 수 있을까요? Харин одоогийн шин гэрээний энэ үед бид нэр Бурхны ажлыг хийж байгаа хүмүүс хэрхэн биеэ ариусгах ёстой вэ? 욕심을 버려야 됩니다. За энэ шунал хүслээ хаях хэрэгтэй. 욕심 없는 사람이 있나요? Шуналгүй хүн гэж байх уу? 욕심 없는 사람은 없어요. Шуналгүй хүн гэж байхгүй. 이 육체, 이 몸 자체가 욕심이에요. Энэ махан бие өөрөө шунал хүслээр дүүрэн 욕심을 제거하는 것이 불가능하다. энэ биеэс энэ шунал хүслийг байхгүй болгоно гэдэг бол боломжгүй зүйл. 그럼 어떻게 해야 되는가요? За тэгвэл яах ёстой юм бэ? 욕심이 나오지 않도록 절제해야 됩니다. За шунал хүсэл ингэж гарахгүй тулд ундран гарахгүй тулд биеэ сайн хянах хэрэгтэй. 절제할 수 있는 그런 능력이 있어야 돼요. Биеэ захирах хүчтэй байх ёстой. 욕심으로 구하는 거 하나님이 주신다 그랬습니까? Өөрийнхөө хүслээр шуналлаараа гуйж байгаа зүйлийг бурхан тэр гуйлтыг сонсно гэсэн үү? Хариулна гэсэн үү? Сонсохгүй гэсэн. 야고보서 4장에서 욕심으로 구하는 거 주시지 않는다 그랬어요. За Яков 4-р бүлэг дээр шунал хүслийнхэн дагуу гуйж байгаа зүйлийг бурхан сонсохгүй гэж хэлдэг. 욕심으로 구하는 것은 금식해도 하나님 주시지 않으세요. Тэгэд хичнээн мацаг бараа залбирсан чи шунал хүслээрээ тэгж залбирж байгаа бол бурхан харах сонсохгүй гэсэн. 금식 기도하다가 죽어도 욕심으로 기도하면 하나님 안 주세요. Мацаг бараад бүр ингэ шунал өөрхөн бүр шуналаараа мацаг бараа залбирч байгаад өгсөн ч гэсэн амиа алдсан ч гэсэн бурхан тэр залбирлыг сонсохгүй гэсэн байна. 13절에 말씀하셨어요. 13 дугаар ишлэлдэр бурхан айлцсан. 전에는 너희가 매지 않아서 여호와 우리 하나님께서 우리를 치셨다. Өмнө нь та нар түүнийг үүрэгүйгээс болж бурхан эзэн бидэнд дүрсгийн ууралсан гэж байна. 하나님의 일을 하더라도 하나님의 그 말씀대로 하지 않은 것은 하나님이 인정하지 않으세요. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бурханы ажлыг хийж байгаа хэдий ч бурханы тушаалын дагуу тэр бурханы үгийн дагуу хийхгүй бол бурхан хилэгнэнэ. 아무리 열심히 하고 뭐 시간과 정성을 다 들여도 성경대로 되지 않은 것은 하나님이 인정하지 않으세요. Хичнээн өөрийн цаг хугацаа бие сэтгэлээ зориулаад хийж байгаа бурханы ажил боловч Библийн дагуу биш л бол бурхан түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй. 이는 우리가 법도에 따라 그분을 찾지 않았기 때문이다. Энэ нь бурханы яагаад гэвэл бид зааврын дагуу түүнийг ирж хаагаагүй билээ гэж байна 13 дээр. 로마서 10장 2절과 3절에서도 말씀하셨어요. За Ром 12 3 дээр бас айлтсан байгаа. 10장 2절과 3절.
Ром 10-ийн 2-3 멘데바야르 씨좀 읽어주시겠어요? Мендээр хаа уншаад өгөөч. Ром 10-ийн 2-3 дугаар ишлэл. Тэд бахны өсөж тэр болов энэ нь мэдлэгийн цагаан биш гэж би тэднийг гэрчилдэг. Бахны зөв байдлыг мэдлэгүй өөрсдөө тагтаахыг эрмэлзэн тэд бахны зөв байдал үл захиргадаг. 그 사람들이 하나님께 열심은 있는데 За тэд нэр бурханд маш их хичээнгүйлэн зүтгэдэг. 열심히 해. 모든 걸 열심히 합니다. Бурхны ажлыг бурхны тэр бүх ажлуудыг хичээнгүйлэн хийдэг байгаа. 근데 그것은 바른 지식을 따라 한 것이 아니라는 거예요. Гэхдээ тэр хичээл зүтгэл нь яг зөв мэдлийн дагуу биш юм аа. 하나님 말씀대로 하는 게 아니라는 거예요. 그거는. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бурхны үгийн дагуу биш байна. 그들은 하나님의 의의를 알지 못하고 자기 자신의 의의를 세우려고 힘쓰고 있다. Учир нь бурхны зөвхт байдлыг тэд нэр мэдэлгүй харин өөрсдийнхөө зөвхт байдлыг тогтоох гэж эрмэлзцгээдэг. 그리고 하나님의 의의에는 복종하지 않는다. Тэгээд тэд бурхны зөвхт байдалд үл захирагдваа гэж байгаа. 여러분 생각해 보십시오. Бүгдээр энийг бодоод үзье. 건물을 짓는데요. Байшин барьж байна. 건물을 열심히 짓습니다. За айгүй хичээгээл ингээ барилга барьж байна. 세계에서 제일 좋은 자재들을 가져다가 아주 멋있는 그런 건물을 지었습니다. За энэ ертөнцийн дээрх энэ дэлхий дээрх хамгийн сайн чанартай материалуудаар айгүй гоё сайхан барилга барьж байна. 그런데 시청에서 나와가지고 건물 철거하라고 명령이 떨어졌어요. Тэгтэл одоо захиргаанаас ингээ хүмүүсүүд хяналтынхан ирээд за одоо энэ байшингаа нураа гэж тушаалаа. 아니 왜 철거를 하냐? Энэ яагаад нураах хэвтан бэ? 이거 얼마나 돈을 많이 들이고 얼마나 건물을 잘 지었냐? Энд өчнөө их хөрөнгө мөнгө зарцуулсан. 문제가 뭘까요? За юунд асуудал байгаа юм болоо? 설계도대로 건물을 지은 게 아니에요. Асуудал нь юу гэхээр яг тэр байрлагыг тэр схемийн дагуу бариагүй. 자기 마음대로 지은 거예요. Зүгээр л өөрхөн дураараа ингээ байшин барьчихсан. 설계도는 무시하고. Тэр схемийг нь одоо үл тоогоол 설계도대로 짓지 않은 건물은 그거는 인정하지 않습니다. схемийн дагуу бариагүй барилгыг ингэж хяналтанд оруулдаггүй, зөвшөөрдөггүй байгаа хяналтаар. 하나님 말씀대로 되지 않은 것은 하나님이 인정하지 않으세요. Тэгэд яг бурхны үгийн дагуу байхгүй байгаа зүйлийг бурхан хүлээн зөвшөөрдөггүй. 고린도전서 3장에 가면 1-р Коринт 3-р бүлэг 고린도전서 3장 한번 보세요. бүгдээр харцгаая. 1-р Коринт 3 3장 10절부터 10-аас 10절부터 15절까지 10-аас 15 хүртэл харъя.
언흥 씨 좀 읽어주시겠어요? 어느 ихтэй уншаад өгөөрэй. Надад өгөгдсөн Бурхны нэгүслийн дагуу би мэрэгэн барилгач мэт суурь тавьсан бөгөөд өөр нэгэн түн дээр барьж байна. Гэхдээ түн дээр яаж барихаа хүн бүр анхаарахтун. Учир нь тавигдсан суурь бол Есүс Христос өөр суурь болох суурийг хийж тавьж чадахгүй. Хэрэг хэн нэгэн энэ суурин дээр алт мөн эдний чулуу мод өвс болон сүлдээр бариуд ажил болгоно ихэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Юу гэвэл энэ галаар ичлэгдэх ба галан хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. Хэрв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэрээр шагналаа хүлээн аавна. Хэрв хэн нэгний ажил шатвал тэрээр хохирол амсна. Тэр өөрөө галын дундор галсан мэт боловч аврагдана. 네. 감사합니다. 건축을 하는데 조심해야 될 게 있다. Тэгээ барилга барихдаа анхаарах зүйлс байгаа. 네, 터는 다 똑같아요. 기초는 다 똑같습니다. За суурь нь бол бүгд адилхан. 기초는 누구라 그랬습니까? Тэгээ суурь нь хэн гэсэн бэ? 예수 그리스도가 기초다. За Есүс Христ суурь. 이게 다 예수 믿는 사람들이에요. 네? 다 예수 네? 다 예수 믿는 사람들입니다. За бүгдээрээ Есүст итгэдэг хүмүүс, 하나님 일하는 사람들이에요. Бурхны ажлыг хийдэг хүмүүс байгаа. 재료가 여섯 가지 재료가 있죠. За 6 төрлийн материал гарч байна. 풀이나 집, 나무나 풀이나 집이 있고요. Өвс, сүрэл, мод, 그리고 금, 은, 보석이 있죠. тэгээд алт, мөнгө, эрдэнийн чулуу гэж гарч байна. 예, 일생토록 열심히 집을 짓는 거예요. За насан туршдаа ингээд айгүй хичээнгүйлэн барилга барьж байгаа. 다 정말 멋있는 건물들이 만들어졌습니다. Тэгээд маш гайхалтай барилга баригдсан. 자, 이제 검사를 받아야 돼. 검사. 잘 됐느냐 못 됐느냐 검사를 받아야 되는데요. Тэгээд нөгөө барьсан барилгаа хяналтанд оруулах ёстой. 검사는 뭘로 검사하죠? За хяналт хийхдээ яаж хяндаг вүлээ? 검사는 불로 검사한다. Энэ хяналт нь яаж хийх вэ гэхээр галаар шалганаа гэсэн байна. 불은 뭐죠? Гал юу вэ? Гал нь юу хэлж байна вэ? 불은 하나님 말씀이라 그랬습니다. Гал бол Бурхны үг гэсэн байгаа. 예레미야 5장 14절에서 예레미야 5-ын 13 불은 하나님 말씀이다. Гал бол Бурхны үг гэсэн. 불로 이제 시험하는 거예요. За галаар шалганаа. 잘 지어졌느냐, 잘 못 지어졌느냐. Сайн барьсан байна уу, үгүй байна уу? 불이 지나갑니다. Гал өнгөрнө. 결과가 어떻게 되었죠? Тэгэд үр дүн нь ямар байсан бэ? 나무와 풀과 집으로 지은 것은 다 사라져 버렸습니다. За мод өвс сүрлээр баригдсан барилга нь шатаад байхгүй болчихсон. 성경대로 되지 않은 것은 하나님이 인정해 주지 않으세요. Библийн дагуу бус зүйлсийг Бурхан хүлээн зөвшөөрөхгүй. 그래서 이제 오늘 역대상 15장 15절에 보니까 모세가 여호와의 말씀을 따라
명령한 대로 그랬죠? Тэгээд энэ шаштрын дээр ном дээр өнөөдрийн харж байгаа ном дээр харах юм бол Давид Бурхны үгийн дагуу гэсэн байна. Хуулийн дагуу гэсэн байна. 레위 자손이 하나님의 궤를 어깨에다 메었다. Левийн хөвгүүд Бурхны авдрыг мөрөн дээрээ үүшлээ гэсэн. 그리고 하나님의 궤를 옮기기 시작했습니다. Тэгээ өөрөө Бурхны авдрыг авч явсан. 16절부터 24절 16-аас 24 дугаар ишлэл хүртэл харъя. 우리 남수레자우 목사님 읽어주시겠어요? Намсраа пастраа уншаад өгөөч. Тэгээд хөгжмийн зэмсгүүд босоо ятг цангаар чанга хөгжмөдөн баяр баясгалын дууг өргөхдөө дуучид болох ах дүүсээ томилохыг Давид ливчүүдийн захирагчид тушаав. Иймээс ливчүүд Йолын хүү Хамаан болон түүний ах дүүсийг Берехагийн хүү Асафыг мөн тэдний ах дүүс болох Мерарын хөвгүүдээс Гушагийн хүү Итаныг мөн тэдний хамт удаах ах дүүс буюу хаалгачид болох Захария, Бен, Язел, Шимерамот, Ихиэл, Үүний, Ила, Бяна, Масса, Матита, Ифеле, Микена, Абед-Идом, Иэл нарыг томилов. Ингээд дуучид болох Химан, Асаф, Ита нар гуйлан цан зохиж Захария, Азиэл, Шимерамот, Ихиэл, Үүний, Ила, Масса, Бяна нар алмотод нийцүүлэн босоо ятг тоглов. Матита, Илифеле, Микеня, Абедиум, Иэл, Азиза мөн Шимиметэд нийцүүлэн ятг дарав. Ливичүүд дуу хөгжмийн удирдагч Кананаг хөгжим удирдах болов. Учир нь тэрээр үүнийг ойлгодог байв. Бихера, Илкяна нар авдрын хаалгачид байв. Дахилчид болох Шибабана, Йошафа, Нитанел, Ашима, Захария, Бена, Элиза нар Бурхны авдрын өмнө бүрээ үлэв. Абед-Идом, Ихена нар авдрын хаалгачид байлаа. Давид Израилийн ахмадууд 24절까지만 해요. 예. 네네. 24. 저도 다 알아듣고 있습니다. Би бүгдийг ойлгож байгаа. 다윗이 그 레위 사람들의 그 어른들에게 명령했어요. Давид левичүүдийн ахмадуудад тушаасан. 레위 사람들 가운데 노래하는 사람들, 악기를 다루는 사람들 다 이렇게 구분해서 세웠습니다. Левичүүдийн дундаас дуучид хөгжимчдийг босгосон. 여러분들도 그 예배학 시간에 배우셨겠지만 Та бүхэн мөрөглийн ухааны энэ хичээл дээр сурсан байх. 구약 시대 때는 이 의식이 중요했습니다. Хуучин гэрээний үед энэ ёслол их чухалд тооцогддог байсан. 그 제도, 의식 이런 게 하나님이 중요하게 여기셨어요. За ингээд тогтолцоо, ёслол ийм зүйлсүүдийг Бурхан чухалчлан үздэг байсан. 그런 신약 시대 때는 예배 드릴 때 중요한 게 뭔가요? Харин шинэ гэрээний үед мөргөл өргөхөд чухалчлан үздэг зүйл нь юу вэ? 신약 시대 때는 신령과 진정으로 예배 드리는 거죠. Шинэ гэрээний үед юуг чухалчилдаг вэ гэхээр сүнс ба үннээр мөргөл өрөхийг чухалчилж үзэж байгаамаа. 네. 그래서 예배 시간에는 경건하게 예배 드리는 것이 좋습니다.
Тэгээ мөргөл өргөхдөө яг тийм бурханлаг сүнслэгээр мөргөл өргөх нь чухал байгаа. 너무 예배가 시끄러우면 안 돼요. Мөргөл хитрхи бүр ингээд дуу шугаантай байж болохгүй. 여기 그 여러 사람들의 이름들이 기록되어 있죠. За энд олон хүмүүсийн нэр гарч байна. 다 레위 사람들입니다. Бүгдээрээ левичүүд. 제사장 반열이죠. Тахилч хүмүүсүүд байгаа. 베드로전서 2장 9절에 보면은 1-р Петр 2-р Петр 2-ын 9-дээр 2장 9절에 2-ын 9 예. 1-р Петр 2-ын 9 오늘날 예수 믿는 성도들은 다 왕 같은 제사장들이죠. За өнөөгийн Есүст итгэдэг хүмүүс хаанд тахилч нар юм аа. 우리가 그 하나님 섬길 때 예배가 중요합니다. Бид нар бурханд үйлчилж мөргөхөд энэ мөргөл маш чухал. 몽골 교회의 예배 시간에 제일 중요한 게 뭔가요? За Монголын чуулгануудын мөргөлийн үеэр хамгийн чухалчлан үздэг зүйл нь юу юм бэ? 아마 첫째는 시간을 잘 지켜야 됩니다. За нэгдүгээрт цагаа сайн баримтлах хэрэгтэй. 예배 시간에 늦게 오는 것은 맞지 않는 거예요. Мөргөлийн цагт хоцрох явдал бол маш тохиромжгүй буруу. 교인들이 예배 시간에 늦지 않도록 가르치셔야 됩니다. Тэгээд чуулганы итгэгч нартаа мөргөлд хоцорч болохгүй гэж сайн заах хэрэгтэй. 아니 구약 시대 때 그 제사장이 제사 드리고 있는데요. За хуучин гэрээний үед энэ тахилч шатаалт энэ тахил өргөж байна. 한참 제사 드리고 있는데 За бүр яг ингээл ид тахлаа өргөж байтал 소가 한 마리 걸어 들어옵니다. нэг үхэр ингээд ороод ирлээ. 양도 한 마리 들어오고. хойноос орж ирэл. 아니 지금 막 벌써 소 다 잡고 양 잡아가지고 막 제사 드리고 있는데. Яг тэр тахил өргөхдөө нөгөө хон үхэр ингээд алаад тахил өргөдөг штэ тий. Яг ингээд бүр яг ид тахил өргөж байтал 소가 들어오고 양이 들어오고 그럼 되겠습니까? үхэр хон ингэж орж ирж болох уу? 그거는 기본이 잘못되어 있는 겁니다. За энэ болвол тийм яг үндэс нь буруу байна. 두 번째는 하나님께 예물을 가지고 와야 돼요. За хоёрт нь юу гэхээр бурханд өргөл авчрах хэрэгтэй. 하나님께 11조 드릴 사람은 11조를 가져와야 되고 Бурханд 11-ийг авчрах ёстой хүмүүсүүд нь 11-ийг авчирна. 또 주일 연보 드리는 거 있잖아요. 아무리 가난해도 힘써서 주일 연보 할 수 있도록 가르쳐야 됩니다. Хичнээн боломжгүй байсан ч гэсэн эзний өдрийн өргөл гэж байгаа тийм ээ. Тэр өргөлийг заавал авчрах хэрэгтэй. 그게 하나님 명령이에요. Энэ бол Бурхны тушаал юм аа. 그렇게 하면 하나님 복을 주신다 그러셨어요. Яг энэ өргөлүүдийг авчрах юм бол Бурхан өрөөх болно гэж өөрөө айлцсан. 여러분들이 그걸 가르치지 않으면 어떻게 되는 거죠? Тэгээ та бүхэн үүнийг заахгүй, сургахгүй бол яах вэ? 교인들이 복 못 받아요.
цуглаанууд өрөөгдөхгүй шүү. 가르치지 않으면 모릅니다. Заахгүй болвол хүмүүс мэдгүй. 가르치지 않았기 때문에 교인들이 복 못 받는 거예요. Заагаагүй учраас итгэгч нар Бурханаар өрөөгддөг маа. 그리고 또 감사할 일이 있으면 또 하나님께 감사하고 Тэгээд Бурханд талархах зүйл байгаа бол мөн талархлын өрөөл авчрах хэрэгтэй. 세 번째는 뭘까요? За гурав дахь нь юу вэ? 주일 잘 지키도록 가르쳐야 됩니다. 주일 지켜야 됩니다. За эзний өдрийг чандлан сахих хэрэгтэй. Энэ талаар сайн зааж сургах хэрэгтэй. 주일에는 일하면 안 된다. Эзний өдөр ажил хийж болохгүй. 장사하면 안 된다. Наймаа хийж болохгүй. 물건을 사고 팔고 이런 거 하면 안 된다. Иж зүйл худалдаж аваад зараад ийм худалдаа наймаа хийж болохгүй. 주일날에는 공부하는 날 아니다. За эзний өдөр хичээл хийдэг өдөр биш ээ. 주일날에는 세상 일을 쉬는 날이잖아요. За эзний өдөр ямар өдөр вэ гэхээр энэ амралтын өдрөө. 마트에 가서 쇼핑하고 이러는 거 안 됩니다. 주일날 하는 거 아니에요. За эзний өдөр дэлгүүр яваад одоо шопинг хийх өдөр биш шүү. 어용 씨는 어디 갔나요? Оюун ихч хаашаа явчих? 저기 오용 씨 맞죠? 아 여기 오용 씨 있고 저기 맨 끝에 오용 씨는 누군가요? Би байна. Хоёр уцаар. Хоёрч. 누구예요? 어용 전도사님께서 네. 기계 2개로 듣고 계시나 봐요. 그래서 이름이 이렇게 나와 있어요. 어용 대문자하고 소문자로. 알았어요. 그래서 그러니까 첫째는 뭐라 그랬죠? 제가 말씀드린 거 몽골 뭐 한국 교회도 마찬가지지만 첫째는 뭐 교회에서 가르쳐야 될 게 뭔가요? 자, Монголын чуулганууд төдийгүй Солонгосын чуулганууд чи яг ялгаагүй байгаа. Тэгээд цуглаанд заах ёстой зүйлийн эхнийх нь юу гэсэн бэлээ? 첫째는 예배 시간 지킬 것. 자, нэгдүгээрт нь мөргөлийн цаг баримтлах. 두 번째는 하나님께 연보 드리는 11조 생활, 또 하나님께 주일 연보 드리는 거 감사를 가르칠 것. 자, хоёрт нь өргөл гэсэн байгаа тий. Өргөл нь дотроо юу гэсэн гэхээр 11 тэгээд эзний өдрийн өргөл, мөн талархлын өргөл. 그렇게 뭐 주머니 같은 거 예배 시간에 돌리지 말고 그 연보할 때 뭐 이렇게 주머니 돌리지 말고 그 연복교회를 뒤에 하나 만들어 놓으면 좋아요. За, эзний өдөр ингээд цуглаанд ирчих гараа ингээд өргөлийн үед гараа каравандаа ингээд мөнгө тэмтрээд айлгүйгээр тусад нь яг ингээд өргөх гэж байгаа өргөлөө тусад нь зориулаад авчраарай. Бэлдээрээ. 교인들 그다음에 그 세 번째는 뭐라 그랬죠? Тэгээ гурав дахьт нь юу гэлээ? 주일 지키도록 가르쳐야 됩니다. За, эзний өдрийг ариунаар сахих талаар сайн заах хэрэгтэй. 모를 때는 그냥 큰 문제가 되지 않을 수 있어요. За, эдгээрийг мдээгүй тохиолдолд мдээгүй үед бол нэг асуудал бол болохгүй. 그냥 이제 바로 뭐라 그랬어요? Минь хоёр хаа юу гэсэн бэ? 감사의 연보라는 것이 무엇인지. 감사할 거 있잖아요.
талархлын өргөл гэхээр одоо та талархмаар бурханд баярлаж талархмаар байгаа. 아들 생일이다. За жишээлх юм бол хүүгийн маань төрсөн өдөр 1년 동안 우리 아이가 건강하게 잘 자라게 해주셔서 감사합니다. бүтэн одоо нэг жилийн турш хүүхдийг маань эрүүл саруул ингэж сахин хамгаалж өсгсөнд баярлаа. 이사를 했다. За жишээлбэл ингээд одоо нүүлээ гэж бодъё. 하나님께서 이렇게 이사 잘 할 수 있도록 해주셔서 감사합니다. Бурхан минь ээ, та энэ нүүл явцыг бас сайн байлгасанд талархъя. 뭐 양이나 소를 샀다. За жишээлбэл хон юм уу үхэр худалдаж авлаа гэж бодъё. 하나님 감사합니다. Бурхан минь ээ, танд талархлаа. 또 부활절 감사도 있고요. 공식적으로 또 감사해야 될 게 있잖아요. 부활절 네네. 부활절 감사 연보, 추수감사 연보, 성탄절 감사 연보. За жишээлбэл бас одоо дахин амьсан Есүс дахин амьсны баярын талархлын өргөл байж болно. Мөн Есүс дахин мэндэлсний баяр буюу одоо Крисмсийн талархлын өргөл бас байж болно. 그걸 가르쳐야 돼요. Эдгээр зүйлийг заах хэрэгтэй итгэгч нартаа. 우리 교인들이 들으면 부담 가질 것 같다. 상처를 입을 것 같다. За ингээд энэ өргөл өргөөрэй гэдэг итгэгч нартай заавал хүмүүсүүд итгэгч нар маань одоо жоохон юм 부담 마음에 부담을 갖잖아요. За жоохон дургүй байх болов. 교회 가면 돈 내야 된다. Цуглаанд очих юм бол ингээд мөнгө өгөх ёстой болно. 마음에 부담 갖는 거 있잖아요. 부담을 뭐라 그래요? Одоо хүмүүсүүд тийгэж хүмүүст ачаа өгч болохгүй. 네네. 괜찮아요. 가르치세요. Окей, хүмүүст ачаа өгч болохгүй гэж би сая буруу хэлчлээ. Хүмүүс одоо ийм ачаатай болохгүй гэж санаа зовох хэрэггүй. Харин сайн заах хэрэгтэй. 다 성경에 있는 거예요. Энэ Библиэлд угаасаа ингэж байгаамаа. 그거는 하나님의 일을 하는 사람이나 목사가 자기가 먹으려고 그러는 게 아니잖아요. Тэр өргөлийг Бурхны ажлыг хийж байгаа хүмүүс пастор удирдагч нар өргөлийг өөртөө авах гэж хэрэглэж ингэж өөртөө хэрэглэх гэж байгаа зүйл биш шүү дээ, тийм ээ. 교회나 하나님의 일을 하는 사람이 그것을 사용하더라도 교인들은 하나님께 드리는 거예요. Тэр өргөлийг цуглаанд ашиглах хэдий ч өргөж байгаа хүмүүсүүд нь Бурханд өргөжих сэтгэлээр өргөж байгаамаа. 그걸 가르치셔야 됩니다. Үүнийг сайн заах хэрэгтэй. 가르치지 않으면 몰라요. Заахгүй бол хүмүүс мэдэхгүй. 그래서 하나님의 일을 할 때에 성경대로 해야 된다. Тэгтээ хүмүүсүүд Библийн дагуу энэ Бурхны ажлыг хийх хэрэгтэй. 성경대로 하지 않으면 하나님이 인정해 주지 않으시는 거예요. Тэгээ Бурхны ажлыг Библийн дагуу хийхгүй бол Бурхан хүлээн зөвшөөрөхгүй. 네. 언흥 씨 저기 25절부터 29절 읽어 주시겠어요? 어느 ихтэй? 어용 씨. 어용 ихтэй. 어디요? 25절부터 29절. 25-аас 29 хүртэл уншаад өгөөч. 어용 ихтэй. Давид ба Израилийн ахмадууд мянгатын дарга нар Авид Эдомын гэрээс эзний гэрэн 잠깐만요. 어영 씨.
эзний гэрээний Оюутан ингэж байгаарай. Та хоёр зэрэг асаацсан болохоор микрофон чинь төөрөөд байна. Нэгнийх нь дууг нь хаачих уу? 막 메아리가 울린다. нэг тань дуу сонсохгүй байгаа юм. 아, 저기 Гэхдээ микрофоныг та хаачих. 노민 씨가 읽으세요. 노민 씨가. За баярлалаа. Энийг хаач. Энийг зүр хаач. Энийг бүр гаштай зүр. За ингэж одоо. За, Одоо болж байна уу? одоо зүгээр байна. Давид ба Израилийн ахмад мянгатын дарга нар Обед Эдомын гэрээс эзний гэрээний авдрыг авч ирэхээр баяр хөөртэйгээр явлаа. Эзний гэрээний авдрыг зөөсөн ливчүүдэд бурхан тусалсан тэд 7 бух 7 хуцаар тахил өргөв. Давид болон авдрыг үүрсэн бүх ливчүүд дуучид болон хөгжин ба дууны удирдаач Канина нар чиг мөн адил нарийн майлангаар хийсэн дээл өмсөв. Давид бас майланган эпод өмссөн байлаа. Ингээд бүх Израиль уухайлан ивэр бүрээ болон бүрээ үлээж цаан хөгжим цохон мөн босоо ятг ба ятгууд эгшгэлүүлснээр эзний гэрээний авдрыг авч ирлээ. Тэгтэл эзний гэрээний авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михаил цонхоор харж Давид хааныг эзний өмнө цогцсон бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав. 네. 다윗과 이스라엘 장로들 천부장들이 오베데돔의 집에서 하나님의 궤를 가지고 기쁘게 하나님의 궤를 옮기기 시작했습니다. Давид болон Израилийн ард түмэн баяр хөөртэй сэтгэлээр тэр гэрээний авдрыг авч явсан байгаа. 사무엘하 6장 12절에 보면은 2-р Самуэль 6-гийн 12 дээр харвал 6장 12절에 6-гийн 12, 2-р Самуэль 6-гийн 12 오베데돔의 집에 하나님의 궤를 얼마 동안 보관했다고 말씀하셨나요? За, Обед Едомын гэрт хэр удаан Бурхны авдар байсан гэж гардаг вэ? 하나님의 궤를 11절 12절 11, 12 дугаар ишлэл. 앵커토야 씨 좀 읽어주시겠어요? Игчээгч уншаад өгөөрэй. 2-р Самуэль 6-гийн 11, 12. Ийхүү эзний авдар гид хүн Обед Эдомын гэрт 3 сар үлдэв. Эзэн Обед Эдомын болон хамаг гэрийнхнийг нь юрөв. Давид хаанд Бурхны авдраас болж эзэн Обед Эдомын гэр болон түүний харьяалагддаг хамаг юмыг юрөөсөн гэж мэдгдлээ. Давид явж Бурхны авдрыг Обед Эдомын гэрээс Давидын хот руу баяртайгаар авч ирэв. 네. 오베데돔의 집에 얼마 동안 있었죠? Обед Едомын гэрт хэр удаан байсан гэж байна? 3 сар. 네. 석 달 동안 있었는데 오베데돔의 집이 하나님의 큰 복을 받았어요. 3 сар байсан. Тэгээ Бурхан Обед Едомын гэрийг агуу ихээр юрөөсөн гэж байгаа. 하나님의 궤는 오늘날 교회를 상징한다 그랬죠. 네, 하나님의 궤. 하나님의 궤, 이 법궤. Бурхны авдар нь одоо энэ чуулганыг бэлэгддэг ээ. 우리가 하나님의 일을 하는 것은 여러분 하나님께서 주신 큰 은혜입니다. Тэгээд та бүхэн Бурхны ажлыг хийж байгаа. Тэгээд Бурхны ажил чинь болох та бүхэнд Бурхан их өрөөх болно. 하나님의 일을 하는 게 쉬운 건 아니지만 Бурхны ажлыг хийнэ гэдэг бол амаргүй. 하나님께서 이 일을 할 수 있도록 해주신 것은 여러분들께서 엄청난 복을 받으신 거예요. Тэгээд энэ ажлыг
Бурхны энэ ажлыг хийх болж байгаа нь Бурхан маш ихээр өрөөх юм аа. 하나님께서 여러분들의 가정, 자녀들, 또 손으로 하는 일들 하나님이 다 축복해 주시는 겁니다. Тэгээд та бүхний гэр бүл үр хөхөд гараараа хийж байгаа бүх зүйлийг Бурхан өрөөх болно. 그 오베돔의 집에서 이제 하나님의 궤를 옮기는 거예요. Тэгээд Обед Едомын гэрээс тэр Бурхны авдрыг авч явсан. 하나님께서 26절에 보니까 여호와의 언약궤를 맨 레위 사람들을 도우셨다 그랬습니다. Тэгээд 26 дугаар ишлэл дээр юу гэж гарч байгаа гэхээр авдрыг үүрсэн бүх левичүүд гэж гарч байгаа. гэрэний авдрыг зөөлсөн левичүүд. 네. 그들이 숫송아지 7과 순양 7으로 제사를 드렸다. Тэд нар 7 бух 7 хуцаар тахил өргөсөн гэсэн. 하나님께 감사 예배 드리고 시작하는 겁니다. За Бурханд талархлын өргөж байна. 하나님께 감사 예배 드리고 모든 일을 시작하는 겁니다. Тэгээд Бурханд талархлын өргөөд гээд ажиллаа эхлүүлж байна. 저도 어제 어디 신방 갔다 왔는데요. Би өчигдөр итгэгч айлынх руугаа очичоод ирсэн. 그 집을 새로 지었어요. Тэгээд тэр айл шинэ байшин барьсан. 예배를 좀 드리고 싶다고 그러더라고요. Тэгээд гэртээ өргүүлмээр байна гэдгсэн байгаа. 왜 벌써 예배를 드리냐 물어봤더니 Тэгээд яагаад ингээд мөргөл өрөх гээд байгаа юм бэ гэвүүг нь асуусан. 하나님께 예배 드리고 나서 이삿짐이 들어오면 좋겠다는 거예요. Тэгээд эхлээд мөргөл өргөчөөд дараа нь ингээд тавилгуудаа зөөмөр байна гэдэг хэлсэн. 그래서 좋다 그랬어요. Тэгээд за тэгье гэсэн байгаа. 그래서 다 교인들 같이 가가지고 예배 드리고 왔어요. Тэгээд тэр итгэгч айлах руугаа очоод мөргөл өргөсөн. 우리는 무슨 일을 하든지 하나님께 예배 드리고 또 기도하고 하나님 일을 하는 게 좋습니다. Тэгээд бид нэр ямар нэг зүйлийг хийхдээ одоо юу ч хийсэн эхлээд Бурханд мөргөл талархлын өргөөд тэр дараа нь тэр ажлаа хийвэл илүү өрөөгдөх болно. 다 나와가지고 다 기뻐하고 즐거워했습니다. Тэгээд энэ ишлэл Библиэлд бүгд ирээд баярлан хөөрсөн гэж байгаа. 다윗이 얼마나 기뻤던지 막 춤을 췄어요. Давид бүр их баярлаад ингээд бүр Бурхны өмнө бүжиглсэн байгаа. 어린아이처럼 너무 기뻐서 춤을 추면서 뛰놀았다고 되어 있어요. Тэгээд бүр хүүхэдтэй айдал бүр маш их баярлаад ингээд бүр өсөрч цавхчин бүжиглсэн. Бүр ингээд Бурханд талархаад баярлаад. 다윗이 진정으로 기뻐서 하나님께 감사함으로 즐거워서 이렇게 춤을 춘 겁니다. Тэгээд Давидын хувьд бүр ингээд чин сэтгэлээсээ Бурханд талархаад бүр ингээд өсрөн цавхчин бүжиглсэн байгаа Бурхны өмнө. 자기가 왕이지만 Давид бол хаан. 하나님 앞에서는 어린아이와 같이 기뻐했습니다. Гэсэн хэдий ч Бурхны өмнө балчир хүүхэдтэй адил ийм баярлан хөөрсөн. 근데 사울의 딸 미갈이 그걸 보고 마음속으로 자기 남편 다윗을 업신여겼다 그랬습니다. Гэхдээ Саулын охин Микал цонхоороо хараад Давидын өсрөн цовхчиж байгаа байдлыг нь одоо сэтгэлдээ басамжилсан. 믿음이 없어요. Энэ юу гэхээр итгэлгүй гэсэн үг. Итгэлгүй байна. 이해하지 못하는 거죠. Тэгээд тэр Давидыг ойлгохгүй байна гэсэн үг юм аа. 그래서 사무엘하 6장 20절 23절에 보면은
20장, 사무엘하 6장 20장. 20절, 23절에 보면은 2-р Самуэль 6-гийн 20, 23-р ишлэлийг харвал 하나님께서 미가를 징계하셨어요. бурхан Михалыг шийтгдэг. 그래서 미가는 특별히 아이를 낳지 못하게 했어요. Тэгээд Михал хүүхэд төрүүлэх боломжгүй болдгоо. 그렇게 하나님이 미가를 징계하셨습니다. Бурхан яг ингэж Михалыг шийтгдэг юм аа. 거기까지 하죠. За ингээд хичээлээ дуусгая. 시험은 없네요. Шалгалт байхгүй гэж 한번 기도하겠습니다. залбирая. 거룩하신 하나님, 사랑하는 학우들을 하나님께서 기억하시고 축복해 주시옵소서. Ариун эцэг бурхан минь ээ, та хайртай оюутнуудаа үргэлж дурсан санаж өрөөгөөч ээ. 특별히 우리 남질만 씨 이렇게 몸이 불편한데 하나님께서 위로해 주시고 하나님께서 건강하도록 도와주시옵소서. Намжилмаа ихч маань бие нь ингээд өвчтэй хэвтэж байна. Та түүнийг тайвшруулан тайтгаруулаач ээ. Мөн эдгээгээч ээ. 저에게 이런 귀한 직분을 맡겨주셨사오니 이 일을 잘 감당할 수 있도록 하나님께서 도와주시고 능력을 Та бидэнд 주시옵소서. өөрийнхөө эрхэм үүргийг хариуцуулж өгсөн 또 이렇게 한 학기 동안 공부할 수 있도록 해주신 것 감사드리며 энэ ажлыг 예수님의 이름 기도드립니다. таны үүргийг авч явахын тулд та туслаач ээ. Тэгээд мөн хичээл хийх боломжийг өгсөн талархаж байна. Есүсийн нэрээр залбирлаа. 아멘.